Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхийн од мөндөр суугт тавтай морил дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 гэсэн хост толгойноор хүрдэг. За энэ дугаарыг дэмжиж ажиллаж байгаа Ногоо ирээдүг хөгжүүлэх MMS компани за мөн Казахстанд болох Solana фестивал дэмжиж ажиллаж байна. За студид бизнес судлаач Бат Эрдэнэ Цэнгэл Баяр нар бэлэн боллоо. Өөрийгөө бизнес судлаач гэж байгаа шиг л хэлчихлээ. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдрийн ээлжид нэвтрүүлэг маань болохоор технологийн хөөснүүд ба бид юу энэ дундаас юу мэдчих хэвтэй тий. Энд чинь мэдээ цаана нэлээд алдагдaltaй, зарим үеийн хажуутай нэг тийм бооцоотой ч юм шиг тий. Бооцооч юм шиг юм болоод байдаг. Тэгээ олон түмнийг аягүй их нөгөө юм шууг болдог зүйл. Тэгэхээр бидэнд бүгдэнд хамаатай буюу бид хэд өөрсдөө тэнд дотор цаг юу байж мэдчих хэвтэй. Ямар таамгийг дор хаяж ингээд хитэн критериараар үнэлж явах хэрэгтэй гэдэг ч юм уу те. За жишээл технологийн хөөс гэхлээр .com-ийн 2000 оны үеийн .com интернетийн бүүм тийм ээ одоо нөгөө домен хаягтай веб гэсэн үг л те. Веб нээчингүүт л одоо тэрийг айгу баяж нэгэ бодоол те. Явсан. Одоо саяхан хэдэн жилийн өмнө болохоор нөгөө 18, 19, 21 он ингээл нөгөө нэг тэгэхээр токен юу вэ? Coin тийм крипто гэдэг баахан крипто гэдэг явсан те. Одоо AI гээл бүгдээрээ хүй аяа гэл бүх хүн л AI л гэдэг. Тэг дотроо нэг айцтай юм шиг нэг шуугантай юм шиг те. Тэг яг мэдээд байна уу гэхээр бас мэдэхгүй ч байгаа юм шиг. Мэдээд байгаа юм шиг те. Тэг энэ бүгдийг ярих юм. Тэг эндээс өмнөөс нэг нийтлэг шив шинжүүд нь юу юм? Тэгээд бид хэд юу анхаарах хэрэгтэй вэ? Яавал энийг гэж бодох юм бэ? Нэг модель нэг хараад ойлгочих юм бол цаазаа гिचгэр хэмжээнд ярьчаа л гэж бодлоо. Тэгээд технологийн хөөснүүдийн нийтлэг нэг паттерн буюу нэг зүй тогтлоо гэдэг. Тэр нь юу вэ гэвэл хэрэглэгчд ингээд айгу шуураад байна. Тэгээд шуураад байгаа юм чинь энэ бол мөнгөл болж таараа гэдэг нэг юм очрол бүтлөө байгаа байхгүй. Бүхэн шуналтаад байгаа юм чинь одоо энэ бол айгу их баяжих нэг үндэс гэдэг юм уу те. Шууд ярих юм бол. Гэхдээ нэг хоёр асуултанд огт хариулагддаг юм байл да. Хизээ баяжчих юм. Хизээ баяжгаа. Тийм шүү. Тэг чиний coin авлаа тэр чи хизээ баяжчих юм. Тэг юу нь яаж? Чи хинт зарах гээд байгаа. Хин тэрч авах гээд байгаа. Тэг юугаа төлөхөд бэлэн байгаа. Гэхдээ намаа явагдаад байна. Тэгээ ингээ бодит байдлаар хахлаар ингээл бүүн найс цаашаа 8 минут явагдаал те. Хүмүүс шуурал бүгдээр амных нь уншлаг болоод гэртээч телевизээрч яриал ингээл те. Фэйсбүүкээрч байгаад ах юм бол хүн эднээс авах гээд штэ гэж ойлгод юм л да. Сандраал ирнэ. Сандраал ирнэ те. Биелэмнээс хоцроод байгаа юм шиг те. Тэгэхээр иймэрхүү зүйлийг болохоор revenue model буюу орлогын загвар нь орлогын урсгал нь тодорхой биш. Эзэн тодорхой хэн авах гээд байгаа нь яг хүсэж байгаа хүнийх нь хүсэж байгаа хүн тодорхойгүй те. Ийм бизнесүүд ганц энэ бабл хөөсч биш. Юу н альж бизнес дээр хэцүү байхгүй норж уннаал гэсэн үг. Тэгээ ер нь бол энэ ганц хөөснүүд нь энэ сүүлийн үеийн технологитой холбоотой гарч ирээд байгаа биш. 1630-аад оны үеийн алтан зул цэцгийн юу гэж хайп нөгөө байгаа. Tulip mania гэж нэртэй. Тэгээ энэ Tulip mania-гийн үед бол хүмүүс нөгөө tulip буюу нөгөө алтан зул цэцэг маань гал зурал те одоо хайп хөөс шуган. Яг энэ үед хүмүүс цэцэг худалдаж аваагүй харин цэцэг худалдаж авах байх гэсэн итгэл бүхий бооцоондоо мөнгөө тавьж байгаа маа. Тэ? Бооцоо гэж нэрлэх юм бол бооцоонд чинь нэг нь ялж яхад нөгөөх нь тэнд ялагдж идэг. Тий. Тэ? Өгзөр тоглож байгаа ч юм уу. Нэг нь нөгөө мөнгөний авж штэ. Тэгээ ийм үед бүгд тэр Tulip mania-гийн үед ингээд тэрэнд оролцсон мэдчихсэн хүмүүс бүгд айгүй там сургамж авсан юм байна л да. Уг нь бол учиргүй бол бүгд ойлгоол авсан юм байна. Гэхдээ энэ логик одоодсон байж л байгаа байхгүй 1630 он гэдэг чи одоо юу юм те 400 жилийн өмнөх тийм ээ. Одоодсон байж л байгаа. Энэ бол нөгөө хүмүүсийн сэтгэл зүй мэдхгүйгээсээ ч юм уу хоцорсон айдсаасаа ч юм уу те эсвэл олныг дагаж шуугж байгаагаасаа болоод энэ сэтгэл зүй чинь ингээд манипуляторт ороод бүр юм болтгоо. Тэгээ энэгээр бол одоо ганцхан битээр төлөөлүүлж энэ дээр өнөөдөр жишээ авчих боловч одоо нийгэмдэр ч гэсэндээ заримдаа юу яд нь штэ нийгмийг шал бураамаар ингээд хуйлруулдаг бөөнөр нийтээр хуйлруулж чаддаг те. Тэгэхээр энэ зүйл юм. Тэгээ энийг энэ
Tulip Mania яг жоохон тодруулаад хэлэхэд түүх юм чинь хүмүүс мэдэхгүй байх гэж бодож чинь бусдыг мэдэж байгаа юм. 1630-аад онд Галландд, Нидерландд болсон тухайн үед Tulip Mania буюу алтан цулцсэг нь маш ховор, гоёмсог, баян хүмүүсийн статусыг тогтоодог ийм бэлэг тэмдэг гэл яригдаал эхэлсэн юм байна. Алмазны үе шиг те. За энэ нь ингээд яваад яг 30 он биш нөгөө 1934 оноос эхэлж байгаа юм байна. Тэгээ явцын дунд ингээд 3-4 жил ингээд энэ tulip алтан цулцсгийн үн ингээд тогтвортой өсөд исэн юм байна л да. Тэгээд энэ өсөж байгаагийн чинь нөгөө зархаж байгаа хүмүүс чинь илүү л гоё одоо гоё яанууд та одоо ингээд хөөрөгдөж өгнө шүү дээ. Ингээ хөөрөгдөөд өгөхлөөр энэ манипуляторд ороод улам бие биенийг нөгөө нэг эрүүлийн онол шиг бүр хөөрөгдөж авчираад тэгээ яг 37 он гэхэд бүр ингээд нэг алтан зул цэцэг нэг айлын нөгөө эдлэн газартаа тэнцэх хэмжээнд очиж байгаа байхгүй. Тэгтлээ хөөсрөх. Бүр байр машин одоо өглөө гэдэг шиг те. Энд чи өмнө гарч ирсэн байх шүү 400 жилийн өмнө те. Тэгэд бүр жилийнхаа орлогыг тавьдаг те. Бүр барьцаалдаг. Тэгээд боолн мэт ажлын тухайн 1600-ны үед ч нөгөө боолн систем байж байгаа. Бүр тийм хэмжээнд хүрсэн юм байна. Тэгээд юу аваад байгаа юм гэсэн чинь тэр нь бүр тийм удаан ч амьдрдаггүй зүгээр л цэцэг байхгүй. Одоо бид тийм зүгээр ингээд одоо алтан цулцыг биеинд өгдөг штэ. Гэр чи хэд хоногийн дотор өгөх юм бэ те? Яа надад тэрэнд зориулж ямар их домог, ямар их бэлэгдэл ярианууд үүссэн болоод юм гэхвдээ те. Тэр үед одоо аман юу ч явж исэн ямар ч төсмөр ингээд галзууруулсан байж штэ бүр те. Хэдхэн одоо энэ тухайн үеийн ял мөнгөнд тэмдэгтэр юм дээ. Ингээд бүр 50 хэдэн мянга дахин өссөн гэж байгаа байхгүй. Одоо нэг төгрөг байсан зүйл 50 мянга болж байна л гэсэн үг юм аашаа. Тэгээд тэгж өссөн байгаа. Тэгээд ийм их цэцэг авчдаг. Тэгээд нөө цэцэг учраас хурдан зарах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Хурдан зармаар одоо хүлээж чадахгүй. Тэгээд дээр нь ийм олон цэцэг зарчгаар худалдаа авахч чинь үн цэнэг болчихно өстэй. Нөгөө баячууд ч аваад яах юм. Ядуу мадуу бүхэн авч гар чинь нөгөө үн цэн чинь эргээд өөрийгөө унгаагаад ингээд энэ зах зээл бүр 2-3-7 хоног дотор алга болсон гэж байгаа байхгүй. Бүр ингээд бүр арчигдсан цэцгүүд нь чүхэд тусцсан. Тэгэхээр энэ юг харуулж байгаа гэхээр энэ бол цэвэр хөөсний өнөөдрийн битээр ярих гэж байгаа. Энэ хөөс буюу хиймэл юм баблыг тухай ярьж байгаа. Тэгэхээр энд ямар технологи байхгүй ч гэсэн энэ зүйл чинь технологиороо байна уу юун дээр байхаас үл шалтгаалan хүмүүсийн энэ сэтгэл хөдлөл дээр тэгээ бие биенийг улам ургуулan ботсон төсөөллөөс босдсон ямар бодит бис зүйлийг хөөс гэдэг хаан шүү гэж тэ. Тэгээ энэ хөөс гарахлаар яг эффект нь яаж олж өгдөг айгу ховорддсан байна тэр цэцэг. Тийх бах. Тийм биз одоо өнөөдөр нэг төгрөг бол маргааш 50 төгрөг болвол нөгөөдөр 500 болоод ах юм бол хинт зарахгүй болчихж байгаа байхгүй юу? Хийм дээр зарахгүй болчих эрэлт төсгээд ингээд явчихж байгаа. Дараа нь тэр тэгвэл нөгөөдөр 3 өдөр харсан чинь нэг байж байгаа 50 болоо 500 болсон юм чинь маргааш 50000 байх болох 50 нөгөөдөр 50000 болох магадлал ердөөсөө баг 100% шиг ихтэй байгаа зү. Өмнөх жилүүдэд харахаар бүгд л яг тэгжсэн. Тэгвэл дараа жил байхгүй гэж болно л да. Гэхдээ одоо та coin авсан хүмүүс ч юм уу ямар нэгэн хүмүүс өөрсдөө одоо бодоор ойрхны жишээ юм чинь. Тэмээд энэ худлаа гэдэг итгэл дотроо байдаг. Гэхдээ яг өнөөдөр би аваад маргааш жоохон ашиглал зарчилдаал гэж өөрийгөө мөрдөг, өөрийгөө зөвтгдөг те. Өөрийгөө хурдаг. За яг энэ итгэл дээр speculation буюу тэр дамлан зарах энэ өдөөлт чинь өөрийгөө балж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дамлан зарах гэдэг утга чам дээр орж ирж ивэл эхний нөгөө хинтийг хэлье. Хэрв чи энийг аваад өөрөө хэрэглэх гээгүй дамлан зарах гэж байгаа гэдэг өдөөлт орж ирж байгаа бол бүх хүн тэгж байгаа гэсэн үг. Тэгвэл эцсийн хэрэглэгч хэм бэ? Хаана байна вэ? Тэр яг хүсэж байгаа хүн хэм бэ? Ямар байхгүй гоц тэ. Зүгээр чиний сонирхож байгаа, миний сонирхож байгаа гэд бүгдээрээ ижилхэн тэр хүсэж байгаа хүмүүсийн төлөө л авах гэдэг байхгүй юу? Тэр хүсэж байгаа хүмүүс нь байгаа мөхлөө байхгүй. Бүгдээрээ дамлж идэг. Тийм. Тэгээд нэг юм гоё үг байгаа юм л да. Юу гэж одоо бооцоо байна штэ. Бооцоо тавиад нэг юм эсвэл суглаа. Нэг юм тасалбар авлаа. Чи тасалбар авахдаа юу гэж бодож авдаг вэ гэхээр энэ тасалбар ямар гоё юм бэ? Би нэг жаазлаад хадгалж өр хөвгтөдөө өгнө гэж авдаггүй. Энэ тасалбараар дамжаад нөөтийн суглааныхаа одоо нэг юг харчих те. Энэ тасалбарын төлөө чи тэрийг айгүй хайртай байгаад байгаа мó мөнгө төлөөд байгаа мó үгүй штэ. Цаана байгаа барааны төлөө мөнгө төлөөд байгаа зү. Гэтэл яг энэтэй адилхан гэдэг байгаа байхгүй юу? Цаана нь юу байгаа мэдэхгүй энэ тасалбарт мөнгө төлөөд байгаа байхгүй юу? Энэ л алдаа.
байгаад байна. Тэгэхээр би энэ тасалбарыг үнэхээр би өөрөө хайрлах гад бүх юмаа дэн чин тавиач болтгоо энэ тасалбарын төлөө амьдарч байгаа юуг асуу. Хэрэг тийм байх юм бол авчихаа л гэж байгаа. Тийм байх юм бол авчих. А үгүй бол өөр хүнд яг наадах чинь тохиолдож байгаа. Тэгээ бусд хүнийг харсан бусдад нь бүгд тохиолдож байгаа. Тэгвэл та бөөнөрөө манипуляторд орсон байгаа юм шүү гэдэг ийм л бодол төрүүлэх гээд байна л да би тий. За тэгэхээр энэ Tulip Mania бол энэ бөөнөрөө юм хайп болж шууган болж байхгүй зүйлийн төлөө хөсөрсөн ийм зүйлийн одоо тэмдэгдэж үлдснээр хамгийн том ийм юу юм байна хөөс юм байна. За тэгвэл дараагийн .com-ын одоо алдартай .com буюу Cig.com, тийм Cig.com одоо Цэнгэл Баяр Cig.com гэх юм бол одоо чамааг бол бөө айхтарл гэж бодох юм биш тухайн үед чинь тий. Тэгээ энэ интернет ашигласан бодит хувьсгал байсан уу? Байсан. Технологи хөгжсөн. Интернет гэдэг зүйл одоо бидэнд ямар чухал байна. Интернетгүй байхын эцс байхгүй. Одоо ч мөрсөлтөө бидний интернет гэхээс тэгээд юмсын интернет болцсон тий. Бүх юм одоо ингээд интернетээр дамжаал байшингаа халааж малаана гэдэг чинь бүр ингээд тийм болцсон байхгүй. Юм болцсон тий. Тэгвэл байсан уу? Тэгээ яагаад дампуурсан юм? Тэгвэл энэ бодит юм байсан юм биш үү? Саяны Tulip шиг биш. Чиний Цэнгэл Баяр Cig.com ч хизээч 2 хоног алга болчихгүй байж л байна. Тийм ээ. Тэгээ бодит юм байна штэ гэж. Гэтэл цаана дахиад 2 дахь нь болгоо. Тэр чинь дахиад нөгөө хэрэглэгч байхгүй. Тэр Цэнгэл Баяр Cig.com руу орж яг яах гэж байгаа вэ? Гэхдээ бол хүмүүс дахиад төрүүчийн бодол давтагдсан нөгөө паттерн гэдэг нь адилхан зүйл тогтолтой. Энэ хизээ нэгэн цагт хөгжөөд л одоо баллах гээд байгаа. Итгэл төрөөд байгаа. Тий. Энэ Microsoft Cig.com ч юм уу байж болно л да тий. За тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр тэр хэрэглэгч байхгүй. Тэрийг яах гэж хэрэглэх гээд байгаа. Дээр нэг хэрэглэгч байлаа гэхэд тэр Pets.com гэж бас байгаа дампуурсан. Айгүй алдартай байсан. Тийм алдартай дампуурлаа. Тий. Тэр жишээлбэл яасан гэхээр инфраструктур буюу дэд бүтцээ сонгоогүй. Хүмүүс эндээс интернет худалдаа гээд бараа авлаа. Одоо онлайн худалдаа шүү дээ. Бараа авлаа. Ирдэггүй. Яаж аваач өгөө өөрөө шийдээгүй те. За аваач өгөх боллоо. Тэнгүүт нэг 2000 төгрөгийн талх авлаа гэхэд аваач өгөх нь 20,000 байхгүй. Жишээд UB Cabot-ыг UB Cabot талах зөөгөл үзтээ. Тэ. Ашиггүй болчихж байгаа байхгүй. Хичнээн хурдан гоё нүүртэй интернет байлаа гэд веб хуудас байлаа гэд чи тэр веб хуудасаар хөдөө талх авахгүй л байхгүй юу. Тэ. Эсвэл бүглөөнд талх авахгүй л байхгүй. Доотлохын л өрөөс авах байхгүй тэ. Тэгэхээр энэ дэд бүтэц гэдэг ойлголт энэ дээр гарч ирж байгаа. Тэгэхээр хэрэглэгч гэдэг нэгдүгээр ойлголтоо гарч ирлээ. Яг хүрсэмжит хэрэглэж байгаа хэрэглэгч үү? Тэрийг хангах дэд бүтэц чинь бодитоор байгаа мó? Тэ гэдгийг харах нь хоёр дахь нь тэ. За энэ үед ямар эффект гарч ирсэн бэ гэхээр Nasdaq-ийн хувьцаа одоо топ айхтар компаниудын хувьцаа технологийн компаниудын хувьцаа 400% өссөн юм байна. Тийм ээ 100 төгрөг байсан юм одоо 500 болчихно шүү 500 болоод ингээ хувьцаа бүр ингэж бүр 400% өсчихсэн тохиолдлууд маш бага байхгүй хамгийн оргил нь. За тэгэнгүүт буцаагаад энэ 400 ч хөөс хагарахаар юм чинь бодит байдалтай л очиж штэ тий. Бодит байдал дээр одоо физикээр төсөөлөх юм бол ийм савнгийн хөөс ичлээ гэж бодъё л да. Тэр хөөс хагарахтаа нөгөө хагараад цацарсан хэсэг чинь яг бодит буцаад юм дээр очихгүй 100 төгрөг байж байгаа 500 болоод буцаад унахтаа 100-аас багасч л ундаг байхгүй. Эффект нь тий. Тэгэхээр бодит байгаа зүйлийг бүрт унгаа татаж унгаах хэрэгсэлтэй гэж. Тэгэхээр энэ бол юу вэ гэвэл яг энэ акшн дээр юу гэж ярих юм хүмүүс буруу зүйлд итгээгүй. Энэ интернетийн хувьсгал супер одоо инновац гэдгийг бол мэдж байгаа. Тийм, амжилттай жишээнүүд нь бас байна. Тэр бол буруу биш. Amazon тэргээ байна, тийм. Яг зөв одоо Amazon-ы жишээ гарч ирнэ. Харин цаг нь болоог байхад итгэцэн гэж байгаа байхгүй. Зүгээр цаг нь болоог байсан. Тэгээ энийг хизээ цаг нь болсон яагаад болдгийг бас энэ дээр гарна. Даад нэлгэрүүлээ те Amazon тэртэйгээ. За тэгвэл одоо крипто яасан? Криптогийн хэв шинж ямар юм? Сайн .com-ын хэв шинж гэдэг туслаа. Крипто яасан гэхээр технологи нь байна уу? Байна. Тэгэхээр те технологи байна уу? Итгэлцэл байна уу? Байна. Хэн нэгнээс аваад зугатаачихгүй юм байна. Ямар ч байсан блокчейн дээр явах юм байна. Гэхдээ хэрэглэхэд асар төвөгтэй. Тэ. Эста төмөн wallet гараад ирсэн. Тэр wallet-аа өөрөө бид нөгөө тэр шинэ хэрэглээг одоо талах иддэг шигэ хэрэгжилж мэдэхгүй байна. Тэ. Дээр нь тэр өмнө нь хэрэгжилж исэн туршлага байхгүй. За эн чинь ингэдэг нь шүү дээ, тийм ээ. Ийм одоо wallet гэдгээр нь хэлж төрөвчээр нь те биднээс арьсан ингээ яг бодит арьсан төрөвч бол нэг 2 3-ыг эхэлж хэрэгжилж байгаа сүлд нь нугаларддаг нэрхтэй юм байна уу, нугаларддаг нэрхтэй юм байна уу,
коноптон хэрэгтэй юм байна уу? Ер нь тэгээд нанди юма дотор нь хийчээ цахилгаантах нь хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхгүй бол карт нь унцтай юм байна ч гэдэг юм уу. Нэг experience буюу ингээд хэрэгжилж үзсэн туршлага хэрэгтэй шүү дээ. Тэгээд надад ер нь аль өнгөнд таалагдсан юм байна гэдэг нэг юм явсаар байгаад нэг хэсэг хугацааны дараа өөртөө таалагддаг ч юм уу, таардаг, зөгтөг, тийм ээ. Эсвэл хэд бүдүүн байвал хувцанд багтахгүй маань ч гэдэг юм. Хэрэглээндээ таарсан туршлага байгаа хэрэгтэй байгааз. Энэ туршлага хаач байхгүй. Хинтж байхгүй гоцтой. Цахим төрөвч ашиглаж ирсэн туршлага хүн төрөлхтөнд үгүй өмнө байгаагүй байхгүй юу? Криптогийн үед те. Тэгээд нэг баахан код хийгээд идэг те. Тэгснэ тэр кодыг чи харин мартвал хин цэргэж өгөхгүй шүү. Тэр чигтээ алга болно шүү гэл те. Тэгээ буруу шилжүүлчихвэл нэг л оронтоо алдчихвал тэр үүр даалга болно. Тэгээд ахаар чи хүн чинь өөрөө ёо бүр төгч энийг чи хэрэглэхээс ийсэн юм шүү гэдэг юм руу орчиж байгаа зү. Тэгээ буцаад зүгээр бид бас хамгийнхаа мөнгө Монгол төгрөг ашигласан амар болчихж байгаа зү. Альч бас. Тэгэд нэгдүгээр 3 дугаар болохоор энэ хууль эрх зүй ямар нэгэн тоглоомын дүрм ер нь буруу бол боддоо ганцхан технологи крипточ гэхгүйгээр аливаа зүйлийн тоглоомын дүрм буруу бол хэцүү үстэй. Одоо хоёул хамт ажиллаж илаа гэж бодъё. Эсвэл энэ нэвтрүүлэг хитэн цагт эхлэх хэрэгтэй гэж байдлаа. Гэхдээ хаач тэрийг тодорхойлоогүй. Тэгвэл хэцүү тий. Одоо чи ирээд намайг хизээрх нь мэдэхгүй. Тэгээ би ирчээд ер нь орохгүй нь мэдэхгүй. Тэгээ ямар нэвтрүүлэг орохооч мэдэхгүй гэдэг ийм тоглоомын дүрмгүү тэгээ тэрийг эргчлөө гэд нэрлчих юм бол ер нь яаж хоёул хамтарч ажиллах вэ? Яг үнэ. Тийм ээ. Тэгэхээр эн чинь нэг зүй тогтолтой тоглоомын дүрмтэй байх хэрэгтэй болж таарж байгааз. Одоо манай зарим хүмүүс хуулийг хитрхи үе хай гэл ингэж эргчлөө богдууллаа гэд. Эн чинь тоглоомын дүрмээ тогтоогоод байгаа болохоос эргчлөөний асуудал биш байхгүй да тийм ээ. Тэгэхээр энэ дундаа тэр итгэх за хоёлаа журмлын дотоод манай байгууллагын дотоод журмаар өглөө 8 цагт ихний хүн ирнэ шүү. 2 дахь нэвтрүүлэг 10-аас орно шүү гэд ингээд явдаг бол энэ бүгд ойлгомжтой. Энэ хэний эрхчлөлөг хөндөд байгаа. Тэ? Тэгэхээр энэ итгэлцлийн энэ дээр л итгэнэ үстэй, тэ? Энэ байгууллага байх хэсгээр. Тэгэхээр энэ тоглоомын дүрмээ сайн тодорхойлох хэрэгтэй. Энэ бас байхгүй. Тэгэхээр бүр үнэхээр тийм ээ. Тэгэхээр энийг яагаад байлгахгүй байгаа гэдэг тал нь бол дахиад нөгөө нэвтрүүлэг болох хэмжээнд шүү. Дурдхад бол юу гэвэл энэ нөгөө фиат мөнгө буюу бодит одоо бид хэдийн ашиглаж байгаа мөнгийг чинь үгүйсгэж штэ. Инновацыг би түрүүч ярьжсэн нөө disruptive юу гэд заавал өмнөхийгөө бүр үгүйсгэж гарч ирэх зүйлийг инновац гэнэ гэд ярьжсэн те. Хөгжил биш, expand биш те, тэлэлт биш. Тэгэхээр эн чинь өмнөхөө бүр үгүйсгэх гэдэг байгаа байхгүй. Чиний хэрэгжилж байгаа мөнгөний чинь бол хин нэгэн одоо баянч гэдэг юм уу те хаач гэдэг юм уу алтан мөнгө зөө тэрний харьяатаа. Гэтэл энд бодвол хинч дий чинь яахгүй те одоо чивтэрийг дундаас татвар авахгүй те гэх мэт ажлын хөсөл аван зөвхөн татвар биш хэнийг уус мас авдаг зүйл биш ийм амар байгаа зүтэй гэл те хил гайл хамаагүй гэдэг чиглэлээр энэ хүмүүс энэ мөнгө хаашаа орж ийн гэхээр ихэвчлэн хэний хэрэглээ вэ гэвэл нөгөө завсгийн намаач гэдэг юм уу өөр тал руу орох тэрийг нөгөө алдчихгүй гэд улс орнууд хуйлдаа шууд хүлээж авч чадахгүй байгаа нэг юм temporary үе яваад байгаа байхгүй юу нөгөө .com-ийн temporary үе шиг те иймэрхүү яваад байгаа маа гэж. За энэ тохиолдолд ямар эффект гарч ийн гэхлээрэ тэр шуугаад байгаа нөгөө юу цэцэг түрүүний ярьсан саяны .com байла одоо крипто байла хин тэгвэл нөгөө боцон дээрс баяжаад байгаа. Трейдерүүд. Чи тэр хоёлоо сандарсан байгаа. Гэтэ чамаас гоё жишээ авъя. Чамд нэг төрний үнэтэй нэг цэцэг байлаа гэж бодъё. Тэрийг энэ хүн аваад надад зарчиж байгаа байхгүй. Тэр доорно. Тэр акшн шүү. Тэгэхээр тэр хүн хүлээхгүй, эрсдлээ хүлээхгүй байгаа гэсэн үг. Хэрв надад зарах гэсэн чинь байхгүй бол чиний сэл одоо ордерыг цуцалчиж байгаа байхгүй. Би байхгүй болчихвол. Тэгэхээр чи зарна л гэ байж байна. Зарахыг чинь энэ хүн дамлаад надад би авах хүн гарч ирсэн тохиолдолд зарж өгнө. За ингээд зарсныг нь буцаагаад чам дэлгэсэнд үзүүлчихнэ. Тэнгүүт чи өөрийнхөө баг одоо нэгээр Итали ярьж байгаа шүү. Өөрийнхөө зараад нэг төгрөг авсныг хоёр төгрөөр зарж чадсныгаа хүүе би хоёр төгрөөр зарж одоо илүү зарж чадах байсан байж тээ гэд би эндээс авсныгаа бас чам зарах гээд авч байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн дахиад чамд 3 болгож өгнө. Энэ өсөлтөө хоёулаа өөртөө харангуутаа хоёулаа өөртөө биенийхээ удаж авсан өгснийг харангуутаа өсөж гин гэж ойлгож байна гэсэн үг байхгүй. Тэгээ яг хэрэглээд байгаа нь хийн гэсэн хинч хэрэглээгүй хинч тэрийг их нэртөө өгөөг л байхгүй. Тийм байгаас тэ жишээлбэл бодитоор явах юм бол. Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэл хөдлөл өөрийгөө хугарч байгаа сэтгэл хөдлөл төр чинь хөөс үсэт байгаамаа. Гэхдээ хөөсөн дотор огт юм байхгүй байгаа биш шүү. Тэр юм байгаад нь штэ. Цэцэгч болтгой байна. Гэхдээ тэр цэцэг бол тэр цэцгийг буруутгах байгаа юм биш. Өөрийнхөө энэ сэтгэл хөдлөлд автаж хөөрөөд байгаагаа өөртөө жоохон хянаачаал гэж байгаа. Тийм байгааз. Тэрс тэр технологиг буруутгаагүй, .com-ыг буруугээгүй, криптог бол би маш сайн дэмждэг.
Нэмэлт талын хүн үгүй tulip-ын дургуй чинь баах уу гэдэг шиг те. Тэднээс байна. Гэтэ хөөсөлчөд байгаа нь л буруу гэж байхгүй те. Нюанстай шүү. За хоёлаа ихний хамтран ажиллаж За, байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани маань эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг ийм мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани маань одоо цахилгаан эрчим хүч бол уул уурхайн салбарт үр ашигтай, дэвшилтэд. За технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг бидэнд санал болгосоор ирсэн. За эднийхтэй одоо хамтарч ажиллах тий одоо эдний оруулж ирж байгаа бүтээгдэхүүн бүх зүйлийг сонирхохыг хүсвэл манайхаа MMS компани гэдээ бас бичээд хайгаад ороод мэдээлэл авч болох юм. Ерөнхийдөө эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгоорой. Одоо сүүлийн үед ер нь ногоон ирээдүг хөгжүүлээд сүүлд бас нэг нэвтрүүл ногоон гих зөв буруу юу гэсэн нэг нэвтрүүлэг орсон. Тэрийг бас үзье гэж бодож байгаа. Ийм гоё одоо бидний амьдрах цаг хугацааг л уртсгаал тий одоо өөр ямар эрчим хүчийг бид ашиглаж болохоор байна. Арай ирүүлээр яаж амьдарч болохоор юм гэдгрүүл чиглээд байгаа гэж би ойлгоод байгаа юм. Мөн үү буруу юу? За MMS-тэй баярлалаа. Баярлалаа. Эртнээс хамтран ажиллаж байгаа MMS-тэй баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр хүмүүс сэтгэл зүйд яг юу болдгийг өөрснөө тусгаж жоохон боддоор ярив те. Бушуухан баяжих гэсэн амрал аргаар мөнгө. Гурван өөрчлөлт орд юм байна. За. Гинт өөрөө уулын тийм байгаагүй юм шиг те шинэ 3 мэдрэмж орд ирдэг гинэ. За шинж байхавдаа хүмүүс байдаг л бах. Тэр нь амилж гарч ирдэг гэх юм уу даа нөгөө те. Түрүүний чиний ярьжсэн орж амжихгүй бол хоцорно. Хүнээс дутах гэдэг. FOMO гэж ярьдаг модонд орсон шүү дээ. Fear of missing out. Тийм байна. Хоцорчоос айх аюул тий. Толомын гадаа үлдчих бидэл гэсэн үг тий. Тэгэхээр энэ тохиолдолд юу яадаг вэ гэхээр ингэ хүн дотор ингэж бодд юм байна. Хоцорчих гээд байгаа учраас одоо юу ч гэсэн авчи. За авчаад хүн авцсан учраас мөнгө төлцсөн учраас мөнгө төлөөгүй байгаа хүмүүсээсээ илүү сэтгэл тавьж судлана. Зөв тий. Уг нь айгүй зөв яриад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ шүү дээ. Хүн авцсан юмныхаа төлөөл сэтгэл санаа тавьж санаа зовниж унш энгийн үед уншихгүй байсан зүйлээ уншиж мэншдэг шүү дээ тийм ээ. Тэр нь зөв харин тийм. Гэхдээ энэ байдал чинь зөв зүйлийг өөрийнхөө зөвтгөл болчихж байгаа юм. Энэ бол зөвтгөл. Тэрнээс яг үнэндээ тэгээд яг тэгж авчаад уншсан хүн хэд болоо, унснаа ойлгосон хэд болоо, ойлгосноо хэрэгжүүлсэн хэд болоо гэдээ явхлаар бүр маш багастай юм байл энэ тоонууд нь тий. Тэгэхээр алдагчдын тоо ихсэж байгаа. Энэ дундаас чинь тиймээ яарч орчоод хоцсон хүмүүс бас байгаа шүү дээ. Гэхдээ тэрний хувь нь маш бага. Ингээд хасагдсаар байгаа сайн миний гурван дараалалаар тий. Дараагийнх нь болохоор ингээ алдсан хоёр дахь нь яадаг вэ гэхээр энэ удаагийнх арай өөр. Одоо А гэдэг нэг coin аваад шатцсан Б гарангууд шархаа нөхөй даа гэж боддог юм л да. Тэ? Ялцчгүй. Тэгээд тэрнийхээ зөвтгөл нь юу вэ гэхээр энэ технологи яг жинхэнэ байна. Эхнийх дээрээ би нөгөө мэдхгүй авсан. Одоо энийг судлаад үзсэн чинь Quemon гоё юм битсэн байх шүү. Тэр paper дээр тэ. Тэр чинь гоё юм бичиж л paper авчихна үст. Юу гэж муухай юм бичиг гэж тэ. Тэгэхээр хинч хаанаас нь ч харсан гоё л битсэн байж таараа. Тэгэхээр гойд битий гуртаа л гэж байгаа. Гоё бичигт нь битий гуртаа. Айгу үний юм шиг л бичиж штэ. Юу гэж л худлаа гэж бичиг үү тэ. Энэ би таныг хүлэгдэх гэж байгаа шүү. Сайн ойлгоорой гэж хин л бичиг гэж тэ. Тэгэхээр тэр зүйлийнх нь зүй тогтлыг харах буюу цаанаа шалгах юм нь одоо би нараас ирэх гэж байгаа шүү. Тэгэхээр дараагийнх нь болохоор яг энэ үед яг энэ хоёр зөвтгөл ороод ирсэн дараа автоматар 3 дахь зөвтгөл орж ирд юм байна. Энэ бол гал зурл буюу нөгөө мания хайп болж байгаа шүү гэ. Ингээд толгойч нь өөр эргэлдэж чинь гэсэн үг бүр ингээд тэ зүв бодож чадхаа байна гэсэн үг юм уу юу юм бэ? Энэ яага өсөх дараа нөгөө эхний асуулт хин хизээ яаж чинь надад авах гээд байгаа юм бэ гэдэг асуултанд хариулагдахгүй гэж зүйл гэсэн шүү дээ. Хөөс болвол гэсэн чинь тэр хамаагүй гэж хариулдаг гэж байгаа. Тэр хамаагүй. За одоо бүр юмыг бодитоор харж байгаа болчихлоо. Тэр хамаагүй. Одоо өсөж байгаа нь надад хангалттай. Би өнөөдөр 14 авлаа маргааш 20 болох нь тодорхой юм бол би аваад зарлаа. Тэрийг хин хариулж байгаа яаж байгаа нь надад хамаагүй гэдэг рүү орж эхэлт юм байна. За энэ гэхдээ хүн болгонд биш гинэ. 98% нь ийм юм орж ирнэ. Оо за. Хоёрт нь орж ирэхгүй шүү. За тэр хоёр яасан гэсэн чинь нөгөө одоо байгаа нэг хүн одоо чивчл өөртөө байгаа юмудаа ингээ мэдчихэж штэ. Тэгээд ингээ тоогоо хэлээд яг хоёлаа. Би өөртөө байгаагаа мэдж байгаа. Гэхдээ энэндээ хүн амын 98% сэтгэл хандаггүй юм байна л да. За. 100 төгрөгтэй хүнд 1000 төгрөгийг гоё харагдана.
Гэхдээ 100 төгрөгийн төсөл ханахгүй. 1000 төгрөгтэй хүнд сая төгрөгтэй хүн гоё харагдана. Гэхдээ 1000-д ханахгүй. Саятай хүнд тэр бом гоё харагдана. Саятай ханахгүй байхгүй. Тэгэхээр энэ хизээш ханахгүй юм байна. Энэ угаасаа хүний юу тий? Шунал. Натур байгаа тий. Тэгэхээр яг нэг хөөс чинь одоо нэг хөөс гэд бодоход үзэхгүй да нэг иймхэн жижигхэн савн яаж хөөсөрч болох вэ тий? Банны хөөс. Ийм том хөөс гэдэг чинь нөгөө нүдэндээ хагдж байгаа хиймэл мөнгө ашиг нөгөө боломж хагдж байгаа шүү дээ. Тэрэндээ мансуурсан хүн одоо өөрийнхөө хөрөнгийг харахаар 1 төгрөг 1000 төгрөг сая гэж сайн шатлаар явахгүйгээр 1 төгрөгийг шууд их 80-д нөгөө хязгааргүй тоотоогоор хажууд тарахлаар өөрөө хинч болж байгаа байхгүй. Тэгэхээр алдах айцг болж байгаа. Би юу ч алдахгүй юм биш үү? Би тэр өмийг олохын тулд 1 төгрөг хайж байгаа нь надад алдаа байхгүй юм байна гэдэг рүү орд юм л да. Бодтойгоор олж олох хэсэг нь мэдэгдэхгүй юмтай өөрийнхөө харьцуулж чинь тийм. Тэгэнгүүт тэр олох гэж байгаа мөрөөдлийнх нь хажууд чиний бүр юу ч байсан. Бүр ямар л одоо хүмүүсийн хүсэж олдохгүй одоо тэр тэ Эрдэнэс гоё үнцэнтэй байшин сав одоо юу гэдгийг газар одоо юу гэдгийг те бизнес тэр бол хажууд нь юу ч болж хувирчт юм байна. Яг энэ акшнд ерөөсөө нөгөө байраа тавиа тоглолоо, машина тавиа тоглолоо гэдэг чинь энд гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бүр ингээ хамардаг, бүгдийг хамардаг те. Тэгээ хэрвээ юу чгүй болгоод алдчих юм бол нөгөө юу ч биш санагдаад байсан юм үнцэнтэй байсныг ойлгох юм. Энэ нэг амар хөөснөлөө. Тэгээд хөөс хагарангууд цаана яг нэг жод гэдэг нэг жижиг хагарсан нойтон сам үлдэн штэ. Тэр чинь уг нь бол бод зүйл нөхгүй хэдийн муу хаач гэсэн те. Гэтэ харахад бол хөөс нь гоё штэ ялгалдсан ялзаад байдаг юм уу те. Яадгийн те. Гоё харагдана. Тэгэхээр энийг бол буруу зүйл гэдэг нь хүн бодууштай гэж байгаа болохоос шинэ хүн төрөлхтөн 8 тэрбум хүний хувьд бол хүн төрөлхтнийхээ одоо урт хугацааны хүн төрөлхтөн нөгөө хувьсаад амьд яваад хөгжиж байгаа гэдэг утгаар нь харах юм бол зөв гэж тайлбарлаж байгаа байхгүй юу? Ингэж л хөгжил ирнэ. Зөв тэрний туршилтын тулаан харин чи байх уу би байх уу тэл байгаа байхгүй юу? Тэгээ энийг сонсож байгаа хүмүүс ядаж биш байгаасаа л байхгүй юу? Бусд нь байгаасаа муухагаар ярих юм бол тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу гэдэг вэ? Бүх хүн төрөлхтөн түүхэнд ямар альва золиостой байдаг. Энийг хүмүүс заримдаа боохо буруугаар ашиглацдаг шүү. Учир нь хөөс бүрээс одоо дараагийн технологийн жайнтууд аваргууд төрдөг. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу хийсэн гэвэл .com-ийн хөөсөөр баримт нь болохоор 92% нь дампуурж алга болсон. За. Тоон баримтаар. Харин Amazon, Google мэт компаниуд одоо жинкнээсээ үлдсэн. Тийм ээ. Тэд харин юу хийсэн гэхээр тэр биднээс үсээд байгаа нүдэндээ харддаг интерфейс буюу одоо тэр хэрэглэгчийн user интерфейс UI биш харин цаана систем барьсан байхгүй. Жинкнээсээ нөгөө түрүүний асуулагдчихсан. Нөгөө цэцэг авъя гэдэг кнопо дарахад тэр цэцэг дэлгүүр өнөөрөө хөдөөч ус очиж чаддаг тэр системийг барьчихж байгаа байхгүй. Тэгэх юм бол ажиллаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр ялагчд буюу амьд үлдэхэд 4 хүчин зүйл хэрэгтэй. За. Платформ энэ чинь амьд байх, орчин байх хэвээр. Нөхцөл байх хэвээр. Тэр орчин нөхцөлийг бий болгосон платформ. За тэр орчин нөхцлөө нөгөө бидэд ийм байгалийн шалгарлал нь хүн амьд биет жишээлбэл энэ гариг дээр үүсэх нөхцөл нь бүрдчихэд байгаа хэрнээ нөхцлөө бүрдүүлж байгаа инфраструктур одоо нөгөө дэд бүтцүүд те бидэд чинь боохон дэд бүтцүүдийн холбоос амьдарч байгаа шүү дээ. Зүрхэхгүй бол бүр дангаар амьдрахгүй гэдэг шиг те нэг нэгнээсээ шаардлагатай энэ нэг пазл бүгдээрээ байж ах тэр инфраструктур те дараа нь тэр бүгдийг одоо технологи юмд бол дата ямар нэгэн мэдээлэлгүй бол яаж зарах юм тэ тэр үнэн бодит маш их мэдээлэлтэй байх хэвээр одоо тэр талхаа 2000 гэж үнэлээд сайтн дээр тавих 2000-ыг яаж бодож олсон юм арай дэлгүүрээс авсан үнээр тавьчаагүй үстэй баггүй тэ хүний тогтоосон үнээр тэгэхээр бид бас бүх тэр санхүүгийн тооцоог хийгээд энэ үн чинь энэ дээр очиж манайх цаашаага бодтор оршин тогтно гэдгээ баталж ижил одоо тэр явна сте тэгэхээр батлах өөртөө ихтэй шатчихгүй тул байхын тулд аль болох их дата мэдээлэл цуглуулсан байж л хожин тийм үү тэр нөгөө мэдээлэл павер юм гэдэг чинь эндээс гарч байгаа их байх тусмаа сайн. За тэгээд тод нөгөө дамлаад байгаа юм биш байгаа да энэ 1 төгрөгөөр авчаад надад 2000-аар өгöd байгаа юм биш байгаа да гэдэг энэ гэхээс өвтгөр нөгөө хүмүүстэй маш ихтгэлтэй орлогын модельтэй байх хэвээр. Тэрний яг subscription fee юм уу те юу юм уу тухайн үеийнхэн төлбөрт нэг удаа төлдөг төлбөр юм уу яад юм те тэр нь тодорхой байх хэвээр. Харин юу унах вэ гэвэл wrapper only буюу хүний байранд жишээлбэл
түрээсээр 8 нарын бараа ажилуулбал нөгөө байгууллага хүнийхээ хөлийг татаад хүмүүс орд сураад өглөө оройдоо бүр ингээд хөдөлгөөнтэй болцонгууд нь байрны эзэн цаата би байраа авлаа гэдэг дэлгүр байгуулцдаг гэдэгтэй адилхан тэр хүний өмнө дээр бити хийгээч гэж байгаа байхгүй. Зөв. Өөрийн гэсэн технологитой, өөрийн гэсэн вебсайттай, өөрийн гэсэн койнтэй тэр өөрийнх нь гэсэн койн нь өөрийн гэсэн амьдралын платформ буюу өсч идэг одоо орчинтой. Тэгээд тэр нь өөрийн гэсэн биржээр явж ивэл за одоо энэ болж байна л гэж байгаа. Тийм байна тий. Тийм бааз. Тэрнээс Ethereum дээр суурилсан хэдэн мянган coin байгаа. Гэтэ шатвал тэдэн шатах байхгүй юу? Аль нь чадсан Ethereum байдгаараа байж лээ. Тийм бааз. Блокчейн Ethereum-ийн блокчейн дээр явж байгаа учраас Bitcoin байж лээ. Хинээс шараад тусаар. Гэтэл бусд нь хэдий хүчтэй байсан ч Ethereum систем онцгой унчиж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр бүр нэгнийхээ шууд нэгнээс огт хамааралгүй бол нөгөөх нь нөгөөтгөөс бүр дэндүү хамааралтай. Ийм байна уугүй юу? Блокчейн суурийн платформын хараанд гэдэг ч юм уу те. За тэгэхээр одоо бол үндсэн нөхдүүдийг харж авлаа шүү дээ. Ямар тохиолдолд хэрэглэгч байгаа мó? Хэрэглэгч нь тэрийг очиж яг үнэхээр авах гад байгаа мó те. За авсан тохиолдолд бодтер хүлээж авах чадaltaй одоо цэцэг зураг харуулчаад авсан чинь муутан цэцэг ирэхэргүй хэмжээний дэд бүтэц үнцнийг хадгалж чадах юм уу удаан хугацаанд тийм ээ. Тэгээ тэрийг маш хурдан технологиг ашиглаж чадж байгаа юм а. Тухайн үед нь одоо цэцгийн үед юм уу интернет байхгүй үед яа гэм ортой давхаач болтугай тухайн үеийн хамгийн лаг технологиг ашиглаж гин үү тийм ээ. Тэгээд тэр орлогын модель чиний өгсөн мөнгө чинь энэ тэнд очиад хин нэгэн дундаас нь говшилчихгүй яг очиж авч гин үү. Энэ нэг цикл луп нь тасралтгүй байж чадж гин үү гэдгийг шалгах юм байна. За хоёлаа энэ дээр хуржирлээ шүү дээ. За тэгвэл одоо энд момент гэж байна. Хэдий тийм байсан ч нөгөө .com-ийн шиг буруу цагтаа буруу үед нь эхэлсэн байх үү дээ тийм ээ. Зөв зүйлийг буруу цагт хийвэл буруу болцдог шүү дээ. Тэрнтэй адилхан. Энийг болохоор iPhone moment гэж юм байдаг. iPhone moment гэж. iPhone гарснаар интернет бүүм болсон байхгүй. Нийтийн хүртэл болсон. Тэрнээс iPhone гарахаас өмнө мэрэгжлийн хүмүүс нэтээр суугаад байснаас биш. Яг хүүхэд бүр хүн бүр эмгэн өвгөн юутай итэгээ Аз, Европ хар шар одоо цагаанууд нь бүгдээрээ ингэж утсаа ухдаг байсан юм уу гэж байгаа юм. Үгүй тий. Он сараар харах юм бол 95 онд анх интернет байсан уу? Байсан. Гэхдээ 2007 онд iPhone гарсан уу? Гарсан. iPhone гарангууд бас бом болоог. Нөгөө user experience уу хоёлын сайн ярьсан хэрэглээ бий болоод байна шүү дээ. Туршлага. За тэгээд 2015 онд дэлхийн нийтээрээ хэрэгжилж эхэлсэн. Тэ дэлхийн нийтээр бүүн болсон. Энэ дээр мэдээж компаниуд нэлээд төлөвлөж болж байгаа шүү дээ. Монгол ч гэсэндээ анх смартфон орж ирэхээс өмнө нөгөө их хурлын гишүүд BlackBerry барьдаг гэдэг нэг юм байсан мэт дээ. Би өөрөө бүр санаж байна. Би өөрөө BlackBerry-г оруулж ирж исэн. Тэ одоо энэ Huawei ZTE-г оруулж ирж исэн хүний хувьд бол сайн мэдж байна. Хэдэн онд хин юу хэрэгжилж ирснийг тэ. Тэгэхээр яг тэр утгаараа энэ тайминг гэж юм байгаа. Үе шат. Хүүхдэрчсэн тийм биз дээ. Өнөөдөр ирээдүйн асар хурдан гүйгч олимпийн аварга байлаа гэж бодоход өнөөдөр төрж явах цаг үе дээр нь бол тэр олимпийн аварга биш л байхгүй да. Итгэхэд бас би хэцүү шүү дээ. Ирээдүйд олимпийн аварга болох юм уу гэдэг. Эсрэгээр нь асах юм бол одоо Usain Bolt гэдэг хурдан тамирчин бага наснда гүүхэн байтугай мөлхөж чадахгүй хүүхэд төрж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тайминг айгуу чухал шүү. Тайминг асар чухлаа л гэж байгаа. Хэдий зүв байсан ч таймингаа алдурчих юм бол андорч шүү. За тэгэх юм бол энэ крипто дээр хизээ iPhone moment орж ирэх юм бэ. Өмнөх түүхийг хүн ингээд зөв сайхан яриад нэг онцлоод байх бол амархан штэ болцсон процесс дээр. Тэгвэл одоо хизээ одоо крипто хизээ бүүн болохын ямар тохиолдолд iPhone moment ирэх юм гэдгийг яриад хөө. За тийм хамтран ажиллагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дараагийн хамтран ажиллагчаар айгүй сонин гоё хамтран ажиллагч орж ирж байгаа. Энэ Solana фестивал гэдээ болох гэж байгаа юм байлээ. Казахстан тэгэхээр энэ талаар мэдээллийг сонирхолтой бас энийг тохиолдуулаад юм гоё аялал зохион байгуулж байгаа юм байлээ. Энэ зун Казахстан бас дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийн төв болж олон улсын одоо супер оддыг нэг тайзан дээр цуглуулах гэж байна. За дэлхийн түвшний шоуг танд бас биеэр мэдрэх боломж байна. За 5 дугаар сарын 16-нд 2026 оны 5 сарын 16-нд 19 цагаас болох энэ фестивальд маш олон уран бүтээлчдийн нэр одоо дурддагдаа зарлагдаа зарим нь сюрприз цэвэрээ бас үлдсэн байгаа. За тийм болонд Busta Rhymes, Pussycat Dolls хамтлагийн дуучин Никол Шерзингер, за Kerry Hilson, Florida. За энэ нь юу лээ?
Тайга билүү? Тайга нар гэсэн байна. Тэгээд нөгөө нэг уран бүтээлч ингээ нууцлагдсан хэвээр яагаад байгаа. Эрэгтэй хүн гэдэг нь бол мэдэгдээл. За тэрэн дээр бүр ингээл амар олон таамгууд яваад байгаа. Тэгэхээр нэр дурддагдсан одуудаас мэдээж бүр илүү нэр хүндтэй тийм сюрприз маягтай хүн байгаа хаа гэдэг хүмүүс айгүй гоё хүлээлттэй байгаа юм билэ. Бас гоё юм арга байна тий. Тийм. Тэгээ ямар ч эрэгтэй хүн байна гэж янз бүрийн нэр яваад байгаа юм билэ. Тэгээ энэ аяллыг зохион байгуулж байгаа байгуулагчдын зүгээс одоо хоёр талын нислэг бүх юмнууд нь орсон 5 тухтай өглөөний цайтай буудлахаар орсон байгаа. За тоглолтын 3 одоо сонголттой тасалбар одоо VIP юу гэдэг те тийм зэрэг аяллаа даатгал хүртэл багтсан автобус үйлчлэгээ бүх юм багтсан байдлаар энэ аяллыг зохион байгуулж байгаа. За тэгээд энэ аялалд бас хамрагдаад 5 сар бол энэ Казахстаны Алмата хот бол яг тэр үедээ уур амьсгалын үед хамгийн тохиромжтой гоё байдаг үе дээрээ таарж байгаа юм билэ. Тэгээд энэ аялалд бас айгүй гоё бөөнөрөө найз нөхдөр яд явах боломжтой байгаа юм билэ шүү. За энэ бүр юм 8 жилийн туршлагатай Казахстан, Ташкент, Бишкек, Дубай гэсэн улсуудад одоо 14 том фестивалыг зохион байгуулж исэн. Дэлхийн хэмжээний 100 артисттай гэрээлэн ажиллаж байсан юм туршлагатай олон улсын оддыг нэг тайзан дээр цуглуулдгаар онцлог болсон энэ Солоно фестивалыг үзэх энэ алтан боломжийг бас манайхан бити алдаарай. Тоглолтын талаар, за аялалд хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7212 4422 7212 9922 88 тэгтэг 86 66 утасны дугаараас илүү дэлгэрэнгүй л авлаарай манайхаа. За баярлалаа. За баярлалаа. За цааш явах уу? За. Энэ дээр iPhone-ыг түрүүн одоо ингээд бүүн болоод явсан. Зүйл нь бол нөгөө их амархан болсон тийм хэрэглэхэд амар нэг товч one button гэдэг гэсэн. Энийг user experience буюу хэрэглэгчийн туршлага нь айгүй зовж байгаад ордог биш. Айгүй амархан болдог болчихж байгаа байхгүй. Entry barrier багтаа. Тэгээ user experience энгийн болсон. Энгийн л тий амархан гэхээс л энгийн. Зараад тэр нэг орсон хоноо ингэн тэгсэн чинь гэдэг нэг юм complexity гэдэг бас нөгөө айгүй хэцүү байдал, төгшөлтэй байдал арилцсан. Тийм ээ. Дараа нь орлоо үнэхээр интернет нь орчлоо. Гацхгүй тий. Тэгээд яадын нэг кнопк дарсан чинь тэр нь гадарлаа цэцэг үзэгсэн цэцэг гадарлаа. Уу энэ дэр ч одоо заал байхгүй да тий. Хэсэг хугацаанд адар гэж байгаа цэцэг гарч ирэх чинь мэддэхгүй баавгааны зураг гадрууд одоо хин итгэв да тий. Жишээлбэл хүүхдэд тайлбарлахад яг тэрнтэй адилхан одоогийн крипто хизээ тэгвэл бөм болох юм бэ гэх юм бол тэр iPhone monitor гэх юм бол тэр төвөгтэй байдлуудад алга болох юм. Алга болсон байх хэвээр. Үр дүнд нь юу вэ гэвэл чи крипто ашиглаж байгаагаа мэдэхгүй байх. Тэр амархан болсон алга болцсон гэдгийг яаж юугаар хэмжих юм мэдэх юм гэвэл чи өөрөө крипто аваад wallet ашиглаад 24 үгээ тээжлээл энд бичээд явах л өөр хүн харчих гээд байгаа юм шиг биш. Дээр нь чи надад өгөх гэж байгаа шилжүүлэх гэж байгаа мөнгөө яг надад очно гэдэг дээр баталгаатай болцсон. Тэ? Улс орнууд чамаа криптогоор мөнгө угаагаад байна гэж баримжилдаггүй хууль зүйтэй болцсон. Яг тийм. Тийм ээ. Энэ тентгийн татварууд нь чамаас ханаасаа салаа явцсан. Тийм ээ. Хин ч үйлдвэрлээгүй өртөг гаргаагүй хин нэгний зарласан мөнгө юм чинь хин нэг нөхөр тэндээс хүй хай гэж нэг цагдийн газар юм уу аль нэг улсын сангийн яам чамааг оролддоггүй. Ийм тохиолдол гэж байгаа. Тийм бааз. Тийм байна. Тэгвэл үнэхээр амар санагдчихэв. Энэ тохиолдолд бүгдний дээр хэрэглэнэ гэж байгаа шүү. Одоо бол крипто сайн хэрэглэгдэж байгаа шүү дээ. Маш сайн нааш цаашаа гүйж байгаа, тийм ээ. Гэтэ айдас эргэлзээ төвхтэй байдлууд байсаар л бидэнд тэрс хэрэглэж байгаа хүмүүстээ нөгөө хайпер технологиудын бол хэрэгжилж л байгаа. Цэцэг 8-ын хил дамдаг 8-ын бүгд хэрэгжилж л байгаа, тийм. Гэтэ нийтийн хүртэл хийцээ болох гэж байгаа байхгүй, тийм. Тэгэхээр энэ дээр юу гэнэ дор хаяж юу тэгвэл хийх юм? Энгийн болохын тулд юу хийх юм гэхээр тэр wallet-ийн төвөгтэй байдлыг арилгах чинь. Тийм ээ. Одоо манай дээр санагддаг чинь нэг одоо жишээлбэл нэг 100 мянган төгрөгийн 2 танстай байлаа гэж дээ. Хаан голомт юу ч гэдэг тийм ингээ банкнот дээр. Тэгээ 500 мянган төгрөг төлөх болохоор яах вэ? Одоо тэгэл шилжүүлээл нөгөөдөлөө нэгтгэж аваад л ингээл бүх юм болно шүү дээ. Тэгсэн чинь тэр хоорондын мөнгнүүд нь хоорондоо ханшин тарахгүй байл яах вэ? Айгүй хэцүү шүү дээ. Одоо нэгэн дээр нь 100 манд бүрдэхэ болиол ер нь 5 Монгол банкн дээр дандаа төгрөг байвал бас ингээ нэг рүү шилжүүлж болох нэ тэ. Гэтэл голомт дээр чинь төгрөг хаан дээр чинь доллар хас дээр юан гэд ингээд ингэчүүл одоо тэгээ яах вэ? Яг чи таксанс буух гэдэг шүү дээ. Араас ч масан сигнал даа. Маш төвхтэй. Бүр тэгэх юм бол. Тийм бааз. Тийм шүү дээ. Яаж нийлүүлэх юм, яах ийхийн зөрөөд идэг те. Тийм. Тэгвэл одоогийн криптогийн орчин нөхцөл тийм л байгаа байхгүй. Тэг баах юм цуглуулдаг.
Тэгэд зарж явах хавцтай солилцох хоорондоо ханш машин өрүүлцдэг. Тэ? Өнөөдрийн чиний 10 төгрөгийн биткойн маргааш зулчих магадгүй, нэг болчих магадгүй. Эвэц байгаа даа. Тэгэхээр тэр бол мөнгө биш юм аа. Хэрэглээ биш байгаа хэвээр. Хэрэглээ биш. Нөгөө үн цэнтэй авдаг, нөгөөс төлөв, нөгөө суглаа, тэ? Энэ ирээдүйд лаг болно доо гэж нэг найдвар байгаа даа байхгүй. Найдвар л байгаа даа. Тэгэхээр юу гэвэл хоёр дахь нь stable coin буюу тогтвортой мөнгө хэрэглээ эхлээд бий болох хэрэгтэй юм аа. Итгэлцтэй. Өнөөдрийн USDT маргааш тэр USDT-гээр л байждаг. Ханшин. Ингээр эхлээд энэ нийтийн хэрэглээ буюу user experience үүсний дараа одоо тэр дундаасаа тэр нь маш одоо нөгөө уран зураг гэдэг шиг те баримл гэдэг шиг ингээд авч хадгалдаг тэрний төлөө хүмүүс тэмүүлдэг үнэхээр авсандаа өөрөө үнэхээр happy байдаг. Эргэж зарах 100% зарах гэхээс л 50% зарж магадгүй 50% зарахгүй үнэхээр өөрөө хадгалт зүгээр бахарах гэж байгаа зүйл юм бол гэдэг рүү энэний дараа орох гэдэг байгаа байхгүй. Тэгээ энд болохоор NFT төр хамаарат байгаа. App гэдэг нэг сармагчны NFT хамгийн өндөр үнээр орсон шүү дээ. Тэ? Крипто. Одоо яг тэр app одоо хадгалаад учиргүй тагж үтээд л баярлж байгаа нь хэм бол доо. Байдаг бах л да. Гэхдээ ихэнх нь юу гэж үгээвэл энэ app илүү өнд орохоор зарнаа л гэж боддог гэж байгаа байхгүй. Тийм байгаас тээ. Тэгэхээр яг энэ крипто буюу энэ блокчейн технологи нийтийн хүртэл хэрхэн болох вэ гэдэг нь бол тэр авч зарах гэж байгаа хүмүүсийн өгдлийг хасах юм бол нийтийн хэрэглээ буюу анхны зорилго нь дамлах гаагүй харин засгийн газар инээ тэрэ хаадуудын мөнгө шиг дураараа нөгөө governance алддаг биш бүх хүмүүсийн холбогдсон хүмүүсийн governance дээр тогтдог засаглал дээр буюу хүсэл тэмүүлэл хэрэглэн дээр тогтдог байна гэдэг анхны биткойны одоо зорилго шүү дээ. Яг энэ зорилгоо хангасан тохиолдол гэж байгаа байхгүй. Тэг ч юм бол одоо бид итгэлтэй шүү дээ. Би унтлаа бослоо маргааш бид юм руу биткойн ч гэдэг юм уу тэ шилжүүлээ чи биткойны хан шиг цэжэр мэдж байгаа тий талах хэдэн биткойнтэй гэдэг нь хүн болгон цэжэр мэдж байгаа мах хэдэн биткойн гэдэг асуудал дэлхийн аятар болцсон байх юм бол энэ жинхэнэ нөгөө iPhone момент баггүй тий уг нь үндсэн зорилгоо хэрэгжүүлүүл юм байна шүү дээ яа тэгэхээр энэ дээр ер нь iPhone дээр ч нэг нийтлэг байгаа крипто байна уу iPhone байна уу одоо энэ AI байна уу тий AI-ын бүүн болоод байна шүү. Тэгэхээр энэ дээр яг хүн технологи ашиглаж байгаагаа мэдэхгүй байх хэвээр. Мэдэхгүй цагт чи iPhone дурлаад байгаа байхгүй. Уг нь iPhone-ы цаана чиний нүдэнд харагдахгүй асар их дэд бүтэц, асар их хүч хөдөлмөр, том сервер, за тэ хардвер, софтвер бүх юм ажиллаад байгаа байхгүй. Уг нь энэ интернет сүлжээ, ISP-нууд дээр намжуулж яана гэл бүх хүч хөдөлмөр орж байгаа үйлдвэр шиг. Гэтэл бидэнд юу харагдаад ингэвэл энэ нэг алгын шинэхэн шиг дэлгэц харагдаж байгаа. Тэр доторх хэдэн аппликейшн харагдаж байгаа. Тэгээд нэг девайс харагдаж байгаа. Тийм аа. Цагаат болох юм бол энэ сэмээ гэрэлтэд харж яадаг хүн ч байдаг ч юм уу те. Нөгөө операторын сэмийг яг нүдэн дараа авчдаг хүн хийчихэд байхгүй хаа. Тэгэхээр юу гэж харуулж энэ харагдаж байгаа хэсгийн чинь цаа талд нь нөгөө мөсөн уулын ёроолд нь асар том юм систем ажиллаж байгаа шүү. Энэ тохиолдолд үнэтэй болно. Үнэтэй болдیں۔ Тийм ээ. За тэгвэл энэ дээрээс одоо асуулт гарч ирнэ. Tulip хөөс үжээ. Tulip mania хөөс үжээ. .com хөөс үжээ хагаржээ. Тэгтээ аврагууд төржээ. Крипто дээр хөөс үжээ хагаржээ. Аврагууд нь одоо байсаар л байгаа. Тэгвэл AI хөөсөө. Айгүй олон талаараа ижилхэн. Одоо AI гингүү шүтэн бишрээд байгаа нь хайп болоод байгаа нь бол мөн тэр талын хэв шинжийг агуулж байна. Гэхдээ бусдаасаа арай өөр нэг онцлог байгаа. Анханасаа төрхтөө хэрэглэг аваад урцсан байхгүй. Бурууч бай, зөвч бай, хэрэлдэж байгаа ч болтугай. Энэ AI ч одоо бүр хараал хэлдэг болж байгаа молжаа. Гэхдээ тулаад нэг нөхөр хэрэлдээд байгаа шүү дээ. Ашиглаад байна шүү дээ. Буруу зөвч хамаагүй. Гэхдээ яасан гэсэн чинь тэр AI-ийн цаана ямар модель ажиллаад байгаа. Наа чин сурдаг зүйл шүү дээ. Хүүхд өсөж байгаа шүү дээ. Өөртөө сургаж байгаа. Тэр хүн болгон сайн гэсэн үг биш. Чи өөрөө тэрийг өсөж байгаа шүү. Хүмүүжүүлж байгаа шүү. Чи хэрэлдээд байвал AI чинь хэрвжил болж өснө шүү. Чи ухаантай юм асуухгүй бол тэнэг л хариулт өгдөг болно шүү. Дараа нь наатахаа том болсныхаа дараа нөгөө хүүхдээ өмүүлж чадахгүй том болсон зовлоо гэдэг шиг болно шүү. Ялангуяа өөрийнхөө айдын дээр үсгчвэл тэр чиний хувилбар клонч нь болж өсөн шүү. Тэгээ эргээд чамд хичнээн ухаантай зүүм ярих гэсэн чи за энэ худлаа дөө гэдэг байдлаар хариулдаг болно шүү. Энэ өөрөө хэрэглэн төрүүлсэн байхгүй. Хэрэглэн төрүүлээд ирсэн. Гэхдээ нөгөө хоёлынгийн ясан нөгөө шинж тэмдгүүд байна уу?
хэрэглэгч энэний цаана ямар технологи ажиллаж байгаагаа мэдэхгүйгээр ашиглах ёстой гэж хэлчихэд AI дээр шууд тэр нь хойдлынх нь хамгийн лаг үр дүн энэ AI дээр орж ирчээд байгаа. Харин тийм. Тийм байгааз. Тийм байна. Тийм. Тэгэхээр энэ AI бол одоо хөөсөрч байгаа нь хөөсөрч байгаа. Гэхдээ шинж тэмдэг нь бус 3 ажилтхан партнернаасаа арай өөр. Арай өөр. Тэгэхээр юу гэж ярьж ингүүл альва зүйлийг бид хоёр таймингийн хувьд интернет зөв үү сайн уу зөв гэхдээ төрүүлж бүүн болоод унтсан. Крипто ирээдүйд ер нь технологи мөн гэхдээ өнөөдөр бидэд хэрэглээд ороогүй байхад нь төрүүлээд дэнчин тавьчихсан. Тэгээ мөнгөний үндсээр унах байхгүй юу? Аваад хадгалчих бяртаа хэрвэлээ. Тэ? Тэгэхээр энэ мөнгөний үндсэнээ тооцоогүй буюу цаг хугацааны алдагдaltaй. Гэтэл AI бол яг одоо хөөсрөөд байгаа хэрнээ хөөс нь өөрөө боддог гэсэн чинь боддоор хөөсрөөд байгаа юм шиг ийм үе дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйлийн хөөс биш байсныг шинж тэмдгээр нь таамаглаад байгаа болохоос биш цаг хугацааны дараа л зөв бурууг нь хэлдэг штэ тий. Тэр утгаараа одоо бол явж байна. За тэгэхээр эцэст нь юу гэж хэлэх чинь гол цаг дуус чинь хөөс болгон худлаа биш ээ. Зөв эрт оройгүй хэзээ нэгэн цагт байх юм аа. Тэр дунд нөгөө жинхнээс нь хавчуулагдсан бүр албаар зориг бүхий хөөсүүдч бас явж идэг шүү. Анхаараарай. Тэрэн дээр нь яаж шинжлэх гэж байгааг л түрүүн хэрэглэгч байна уу? Хэрэглэгч үнэхээр мөнгө төлж өөртөө хэрэглээд байна уу? Хүн дамдахын тулд байна уу гэдгээ хэрэглэгчээ зөв үнэлээч. Дараа нь тэр саяны iPhone ч байна юу ч байна арт талд нь байгаа тэр дампуурахгүй төлөө хүчин зүтгэж байгаа дэнчингээ тавьсан яг тэр инфраструктур том систем ажиллаж гин үү? Тэ? Гэдэг зүйлүүдийг сайн хараач. Тэгээд чи өөртөө тэгээд тэрийг бол харах гад хүмүүс ингээл одоо их даалгавар өгчээд байна. Хүн яг энийг судлаа суудаг хүн хэм блээ дээ тий. Одоо биднес ч өдөр тутамдаа талхныхаа хойноос явж байна. Тэр хоорондоо юу гэж бодох вэ зүгээр өөрийгөө харж ах. Чи альва суглааны цаас байна уу? Нөөтийн суглаа байна хоёлын ярьсан тий. Coin байна уу? Одоо .com байна уу? Яг өөрөө тэрийг үнэхэр сэтгэлээс үсээд энэ төлөө би байшин газарсан чадна гэж хэлж чадчихна уу? Хэрэг чадж байгаа бол тэр бүм болно л гэсэн үг байхгүй. Чадахгүй үгүй би зүрийн түр авчаад цэнгэл баярт дамл зарах гэж байгаа гэж бол худлаа шүү. Худлаа шүү. Яг бол чи тэрийг мэдгүй шүү, тэ? Тэгээд ингээл ер нь ягцхан хамгийн одоо шалгачмаар юм байна. Шалгачвал хамгийн амар юм да, тэ? За тэгэхээр энэс хойш бид одоо ерөнхий ойлголт авсан бол энийг чи хөгжүүлж байгаа Монгол сайхан залуучууд байгаа шүү дээ, тэ? Тэгэхээр юу хийх вэ гэвэл энэ вебсайт хийгээгүй цаанд логистик хийгээд тэр логистикийн Amazon дээр логистикийн бидэнд энгийн болгож нүүрний ч өмнө авчирж байгаа интерфейс нь л веб юм шүү. Тэ? Тэр утас нь л веб юм шүү. Тэрнээс энэ iPhone-ы цаан чинь шал хондоо бизнес явж модель явж байгаа. Тэрнийхээ бидний нэг цуг дээр одоо нэг хэрэглэгч дээрээ шууд ингээд лангуу нээж өгч байгаа л энэ утас шүү гэдэг утга. Дараа нь аливаа зүйлийг борлуулад байна гэж бодоод байгаа. Онлайн бараачсан би чамаас би өөрийнхөө байгаа бараг чамд айгу хурдан дэлгүүр түрээс ч мөрс зарлах гарахгүй хамтхан зарж байна гэдэг нэг гоё ойлголт байгаа шүү дээ. Интернет бизнес онлайн худалдаануудын сайн тал нь дэлгүүрт ажиллаж байгаа, касс ажиллуулж байгаа, нягтлан ажиллуулж байгаа, байрын түрээс гэрэл цахилгаан гэхгүйгээр очиж байгаа учраас би чамд илүү хамтхан зарж байгаамаа гэдэг логик. Үнэн маш зөв. Гэхдээ томоор нь харах юм бол энэ дэд бүтцэд дондор явж байгаа альваа зүйлийн хөдөлгөөнөөс мөнгө олж байгаа бизнес аахгүй. Энд байгаа бараа одоо өнөөдрийн имжлэгч нь би, маргааш имжлэгч нь чи. Энэ хооронд А цэгээс Б цэг хорж байгаа нэг үйлдэл шүү дээ. Энэ үйлдэлээс мөнгө олж байгаа байхгүй. Энэ үйлдэл бүрээс. Тэгвэл А цэг байсан дээр үү Б цэг байсан дээр үү гэхийн оронд энэ А Б цэгүүд чуугалдаад гүйж байгаа талбарын тэрвэржсэн дээр үстэй. Тэр падиг тэг гүйжлэг. Би одоо юу зарахгүй, юу ч унахгүй. Тэрний муудах байна уу, хямдруулах уу, реклам цацах уу, ямар ч хэрэг байхгүй те. Би тэр гүйлдээд байгаа талбарыг нь барьж яхах айгу зүгээр байгаа зү те. Тэгэхээр энэ утгаар стартапууд маань бодосдгож яваараа те. Хоёрдугаарт болохоор энэ барих гэж байгаа бол нэг хувь хүний бас нэг ёс зүй ч юм уу юу гिचлэх юмдээ хүмүүжлийг санхүү хүмүүжлэх юм да доктороо хийж байгаа. Тэрний юу вэ гэвэл нэг удаагийн энэ том юмнасаа энэ гүүгээд ингээд хүмүүс хэрэглээд ингээд бүр ингээд user experience тогттол нь ашиг гэж явж болдгоо шүү. Тэгэх юм бол өөр дахиад ийм юм тэрж байгаа хүн гадэрдэг шүү те. Тэрэн дээр гүйлдээд эхэлнэ шүү. Тэгээ user experience тогтоод нэг юм нөгөө
жим үүсэн үүстэл тэр нэг пада барай байж байгаарэ тий ашиггүй. Тэгээ long term dominance гэдэг нэг урт хугацаанд бид доминант болох тэр гүдэг хүн дараад нь би үнэ нэмэхэд өөр платформ руу үсрэх шилжих change cost нь асар өндөр хэмжээнд очих хэмжээнд гүн тэр хүмүүсийн experience-тэй болгоорой л гэж байгаа. Тэгэхээр нөгөө байж байгаа л даад нүний болж эхэлтэгтэй альва зүйлс Facebook чинь одоо таавс ингээд үн орсон платформыг хараараа та эхлээд дандаа үнгүү анхлаа эхэлсэн. Тэр чинь experience үүсгэж байгаа байхгүй тий. Тэгэхээр альва тэр нөгөө feature user experience interface дээр анхаарах гой өнгө мөнгөтэй гэхээс тэгээ гоё л доо. Илүү цаана байгаа мөсөөл энэ тэр feature биш системээ сайн бодоорой. Тэр нь аль болох бодитоор байдаг байх юм бол тэр чинь нөгөө чамааг чи ганцаа зовж байгаа ш. Тэнд ажиллаж байгаа зүгээр ажилтан тий. Энэ бүгд чинь бүх сэтгэл хүчээ тавьж байгаа учраас унах магадлал төдий бага л гэж. За тэгээ энэ дээр бол Nvidia-гийн чи Microsoft-ийн жишээ төр зөндөө байна л да. Одоо унах тэгвэл юу ингээд дурдчихээ одоо нэгэнд цагтуу дант дууссан байна. За жишээл бол энэ дээр болохоор тэр infrastructure control хамгийн сайн аваарай айгу чухал шүү. Түрүүн би ярьжсэн хүний дэлгүүрт очиод дэлгүүр нээчвэ тий. Хүний байрд очиод дэлгүүр нээчвэ. Энэ OpenAI дээр айгу олон туршлууд пайлотууд явж байгаа. Гэтэ энэ бол хизээ нэгэн цагт гэвэл хүнийх шүү тийм ээ. Тэгэхээр тэрийг сайн бодолцоороо энэний ард хэн ажиллах уу гэвэл Nvidia-гийн тэр график картууд ажил гол юм хийж байна. Microsoft-ийн тэр хамаг cloud AI-уд чинь ажиллаж байна тийм. Энэ суурьуд чинь бат шүү. Харин нөгөөдөл нь бат биш шүү 90% нь тийм ээ. Гэдэг талаас хараа. Дээр нь хэн датаг маш сайн сорж чадаад байна. Зөв сорж чадаад байна. Гэдгийг хараарай. Жишээл би энэ дээр хин төгөд Google AI гарахаас өмнө байсан. Тийм учраас search engine буюу Google хаанаас ямар мэдээлэлээ маш хурдан татаж авчаад өгвэ гэдэг арга дээр маш сайн ChatGPT-гээ сайн. Харин эсрэгээр ChatGPT болохоор хүмүүс их ашиглаад хүүхд хүртэл ашиглаад байдаг учраас хэрүүлттэй ч муудалтай асуугаад байгаа учраас хүн ер нь юу бодож асуухлаараа өгүүлбэрээ зөв хүмүүсийн асуулт чинь янз бүр штэ. Энийг юу гэж бодож ийнэг асуучдаг те. Тэнгүүт яг энэ хүн ямар мэдээлэл авах гээд байгааг авахын тулд надад энэ өгүүлбэр бичиж өгчөө гэдгийг уншиж ойлгоод чинийг авах гэж байгаа мэдээлэлт чинь чи ингэж бодож асуусан уу те тэгвэл маа энэ гэд хүн ундаа ууя газтай ундаа гэчингүүт кола гэдэг нь муу юм уу? Яг мөн үү? Гэхдээ гэдгийг сонголтууд нөгөө user experience-ээс нь за цэнгэл баяр асууж байгаа бол колаг асууж байгаа нь үнэн. Харин Батэрдэн асууж байгаа бол кола биш шүү. Schweppes асууж байгаа шүү. Гэдгийг таньж мэдэх нь хүнээ таньж мэдэх тал дээр ChatGPT маш сайн. Тийм яг юм хүнтэй харьцаж байгаа юм шиг байгаа нь баг илүү татаад тийм. Гэдэгтэй гэж яваараа дээр нь бол хин төхөд эйжент байгуулж альва академик төвчний юм асууж байгаа бол эйжент хийж асууж байгаарай. Хоёрдугаар нь болохоор энэ төрж байгаа шүү дээ тийм. Subscribe хийгээд мөнгө төлөөд нэг $5, $20, $200 рэттэй байгаа тийм. Ингээд corporate рэт нь 200 байж байгаа. Тэгэнгүүт ингээд явж итал мөнгө таслуул яах вэ? Таанс анзаарсан уу? Тийм шүү дээ. Авчиж шууд болчих шүү дээ. Болчих шиг ажиллана. Гэхдээ нөгөө өмнөх дата ч алддаг байхгүй. Чи нэг хүүхдийг нэг AI agent-ийг гэртээ суулгаад ажиллаа хийлгэжсэн гэж бодъё. Тийм ээ тийм. Тэгээд мөнгө төлөнгө тэр яваад өгнө. Тэнгүү дахиад тэр нөгөө асагч хайдаг дэлгүүрээс аваад дахиад өөр асагч аваад ирлээ гэсэн үг байхгүй. Дахиад дөрөв нь адилхан. Тэр байгууллагын над өгч байгаа дүрм ирээд хоол цэвэрлэж байгаа гэрээ мөрөө бол яг адилхан. Нөгөө хоол хийж өгөх чинь хүүхд насрах чинь бол хийн. Гэтэ өмнөх хүн биш байхгүй. Тийм байгаа зү. Тэгэхээр энийг яах вэ гэхээр өөрийн офлайн AI-тай болгоё буюу нөгөө Microsoft-ын Surface дээр байгаад байгаа гэдэг нь энэ жишээлбэл. За жишээлбэл Cloud AI буюу Cloud-ий код руу ихвсэн ашигласаар байгаа код дээр сайн ажилладаг болсон тийм. Gemini болохоор илүү нөгөө энэ нөгөө Google платформ дээр тал талаасаа нөгөө мэдээлэлээс Excel дээр хийдэг шигтэй тэднээс тэрэн дээрээ сайн документ талдаар сайн ч юм уу ингээд хүн хүний өөрийнх нь сайн тал давууд сул талуудтай шүү. Тэрс тэр жип AI нь сайн тэр нь муу гэж байгаа юм огт биш шүү тийм. Тэгээд дээр нь тэр чинь өөрөө хөгжих ёстой шүү гэж. Хөгжсөн байх хэвээр. Тэрс өнөөдрийн ChatGPT-ээс асууж байгаа асуулт дараа жилийн яг тэрийг асуухад шал ондоо хариулна гэдэг бат итгээрэй. Тийм. Чиний өсгсөн үг байхгүй тийм. За тэгэхээр энийг болохоор feedback loop гэж байгаа. Өөрөө өөрийгөө хэр сайжруулд юм бэ? ChatGPT гэх гээд байгаа юм. AI өөрийгөө хэр сайжруулж байгаагаас нь
хөгжиж байгаас нь хэр хурдан сурдаг хүүхэд байна уу? Байглаасаа өгдөл нь сайн хүүхэд гэдэг шиг те хэр сайн тэр модель нь ажиллаж байна, алгоритм ажилладаг вэ гэдгийг харж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ нөгөө AI-ийн юм гэх хэр их хэрэглэгч байна? Төдий ч нэ дата цуглан, хэдий ч нэ дата цуглан, төдийхээс хамгийн зөв алгоритмыг өөрөө тогтоож олно. Өөрөө тогтоож олсон хамгийн зөв тогтоогод олцсон юм нь бусад AI-асаа илүү сайн хариулт өгнө, илүү сайн хариулт өгөхлөөр илүү сайн хэрэглэгч нэмэгдэнэ, илүү сайн хэрэглэгч нэмэгдэхээр илүү сайн өгдөлгээд ингээд ийм лупт хэр хурдан орж байгаагаар нь AI-уудыг одоо рэтэлдэг байх нь шүү. Гэт одоо дуусгая да, цаг дуусчих тийм ээ. За. За маш их баярлалаа. Одоо сонирхолтой байлаа. За ингээд шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр сууг та бүхэндээ дэлхийн дуулаа нэвтрүүлгийнхаа энэ 7 хоногийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.370 хост телевизээр та бүхэнд хүрдэг. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани маань за мөн Солоно фестивал маань дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэрсэн бизнес судлаач Бат Эрдэнэт баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.